Хөрш. Манайх 5 хамтаа гэр бариад нэг айлын хашаанд жил орчим амьдэрсэн. Манайх гэдэг нь эхнэр охин бид гурвал та. Бид айл болоод удаагүй. Охин маань дөнгөж 4 настай л байсан санагдана. Нэг хашааны хөршинх гэвэл 60 орчим насны ах эгч тэдний ач зээ нар байлаа. Ач зээ нар нь томдоол 10 орчим насны 4-5 хүүхэд байв. Би аймгийн цолтой. Тэр үед эдэл барилдаж ноцолдох хорхойтой байсан үе. Нэг удаа ажлаа тараад иртэл хашааны гадаа бөөн машин тэрэг болчихсон байв. Би ч гайхсаар ирж хашааны гадна машинаа тавиад танихгүй хүмүүсийн дундуур чимээгүйхэн явсаар гэртээ оров. Гэтэл хөөрхий хөршайлын манах өвд болчихсон байж л дээ. Би ч ихнэртэй цул өргөхийг сануулчаад маргааш л орё доо гэж бодсоор амарлаа. Өглөө би ажилдаа явдгаараа яваад оройхон ирсэн. За одоо л орё доо гэсэн юм бодоод гэрлүүгөө алхаж явтал хөршайлын гэрийн хаяанд жижиг сандлууд дээр тавьсан авс нүдэн төртөв. Би зог тусаж зогсоод хартал тэр авсны доод талд миний барилдаад байнд авч байсан жижиг хэвсийг дэвсээ тавьчихсан байдгийн. Орон дээр тавьдаг нарийн хэвсэлтэй. Гүрэ бишвэлгүй дээ. Ах トゥ улс биш вэж гэрээс ороод дураараа авчихна гэж баймгүй юм та. Гисэр гэрт орвол орон дээр байсан хэвс алга. Эхнэр ажилласаа ирээгүй байхад гэрээс ороод авчихдаг ямар дураараа хүмүүс вэ гэж бодсон ч яахаа мэдсэнгүй тэгээд л орхилоо. Ер нь бол жаахан сэжиглсэн л хэрэгэлдэ. За тэрийг одоо ахиж аваад ч яах вэ те гэж бодоод л орхилоо. Ингээд талигаачийн буйны ажил өнгөрч хэд хонлоо. Гэтэл нэг орой зүгээр тоглож байсан охин минь гинтэл час игээд л уйллаа. Бүр ээрэн алдаж уйлаад үүд рүү заагаад муухай аавыг авч явах гэдэг гээд л уйлаад бүр хэцүүдлээ. Аргаа барсан эхнэр бид хоёр охиноо аваад хадам аавынд хар шөнөөр очсон. Гэтэл охин минь тэнд очиод уйлсангүй. Тэр дороо л нам унтаад өгөв. Бид хоёр ч ажилтаа болохоор охиноо үлдээгээд явлаа. Эмээ өөнш бөөн баяр. Нэгэн тэрсэн юм чинь хит хонолчих. Бид хоёр цэцэрлэгтэн зөөгөөд баяа л гэж байна. Ингээд эхнэр бид хоёр гэртээ ирээд унтсан. Гэтэл өглөө үүрээр гэдс бацлаад нэг л болдгүй. Тэсэхгүй босоод нойл орлоо. Нойл нь хашаа руу харсан. Хаалгагүй модон нойл байсан. Үүр дөнгөж цайжил байсан үе. Тэгээд сууж байтал нойлын хажуугаар хүн явж өнгөрөөд холгүйхэн очоод зогсчих шиг боллоо. Манай болоод хөршийн гэрийн хаалга дуурайгүйг би сайн мэдж байсан. Юу хүн байдаг вүлээ гэж бодоод жаахан урагшаа тонгоогоо тартал би нүдэндээ итгэсэнгүй. Нөгөө хөрш айлын маань талигаж над руу хараад зогсож байдгийг. Пал гээд л явчихлаа. Гэсэн ч харцаа салгаж чадсангүй хараад л суугаад байсан. Гэтэл нөгөө ах тамих байна уу гэд нэг сүнгөцсөн хоолоогоор асуудгийн. Ингээл би нэг юм итгэхэд яаснаач мэдэхгүй гэртээ ороод ирчихсэн үүдэндээ зогсож байсан. Эхнэр намайг хараад бүр айчихсан. Гэ чи чинь яава? Яасан? Гээл шалгаагаад. Би дуугарч чадахгүй хэсэг суулаа. Бүр дууж гардаггүй. Тэгж нэг жаахан таавшраад зүгээр. Гээд л өнгөрөөлөө. Би угна бурхан зүтгэр гэж нээх их итгэж сүсгэлээд явдггүй төрлийн хүн л дээ. Өдөржин ажил дээр бодогдоод болдгоо. Тэгээд эцэст нь би л нойрондоо хий харсан байх гэж өөртөө итгүүлээд орой ажил тараад гэртээ ирлээ. Эхнэр бид хоёр хойд орон дээр унтдаг байсан юм. Би ч ажилдаа ядраад хэвтээд л унтаад өгч. Нэг мэдсэн. Гараас хүн татах шиг болоод гинтэл сэрчихлээ. Тэгээд нүдээ нэгээ тартал өнөөх талигааж ах. Яг орны минь өмнө намайг цоо ширтээ зогсож байдаг байгаа. Энэ удаа би дэссэнгүй. Муухай орилж усаад л гэрлээ хасаачихлаа. Яа, арай тэл зүрхээр явчихсангүй.
Эхнэрч сэрээд яав ив гэж сүйд. Би өглөө ярьяа л гэлээ. Ингээд гэрлийн асаалттай хөвцсээр арай хийж өглөө болохлоо. Гэхдээ ажилдаа яваагүй. Хөршийнхөө гэрээд яваад орчихлоо. Хөөрхий талигаа чи эхнэрээ цай хийж өгöd хоймроо тавьсан авдар дээрх нөхрийнхөө зураг руу хараад мэлвэрчих гээд болдгоо. Би ч би ернө яах гэж юу ярих гэж орж ирсэн юм болов гэж өөрийгөө зэмлсээр аяг дүүрэн халуун цайг яаран ожилсоор суусан. Гэтэл гэрийн хаалга онгойж гадаа тоглож байсан хэдэн жаахан хүүхдүүд нь уйлалцаар ороод ирхэн тэр. Хөөрхий имэн яав ив гээл нөгөө жаахнуудаа харагдах хайтана. Тэгсэн гаднаас уйлж орж ирсэн 5 юм уу 6 орчим насны жаахан хүү машинд суугаад тоглож байсан чинь өвөө загнаад гээд лээрэн алдаад уйлчихв. Би бүр зарсгээл явчихлаа. За болий. Би солиороогүй юм байна л гэж бодгцсон. Тэр гашаанд талигаа жахын машин гээд эвдэрхий 24 чөлөө нэг тийм орос хуучны машин байдаг байсан. Хүүхдүүд нь байнга л орж тоглодог. Ингээд би тэднийхээс гараад шуудхан л гандаа орлоо. Тэгээд нэг ламд хэлээд үзүүлтэл зүгээр л тэр газраасаа нүү би өөр яа гэв миний үгэнд ор. Би ч жаахан эргэлзээд бас гайхаад гүй ном энтер уншаад аргалж болохгүй юу? Одоо үйл болох нь эрх хавраас нүүвэл гээд хэлтэл өнөөх лам чи дуугайл нүү үр хүүхдээ бод чиний аминд цөвтэй гээд баргал загнах шахлаа. Тэгээд л тэр хашаанаас нүүсэндээ тэрнээс хойш элдв юм болоогүй. Харин тэр сүнс хий үзэгдэл энтер нь аргүй зүйл биш юм байна л гэж үнэхээр итгэсэнтэй. Хожим сонсоход тэр айлтлав элдв юм боллоо гэж дуулдаагүй. Одоо бол 40 хоног нь гүйцээгүй байсан болохоор төрлөө олоогүй төөрч явсан болов уу даа л гэж боддөг юм.